Координатороо өгсөн ийм хоёр векторын хоорондох өнцгийнх нь косинус нь ийм томьёогоор олддог. За баталгааг нь бүтээжлээс үзээрэй. За энэ хоёр векторын хоорондох өнцгийн косинусыг олъё. За эхлээд харгалзах координатуудын хооронд нь үржүүлээд нэмнэ. Өөрөөр хэлбэл скалар хөгжрийг нь олно гэсэн үг. Энэ хоёрыг үржүүлвэл тэг болно. Тэг дээр энэ хоёрыг үржүүлээд нэмэхээр 15 болно. Хуваах нь энэ гэдэг бол А векторын урт гэсэн үг. За энэ урт нь язгуурдаар тэгийн квадрат дээр 3-ын квадратыг нэмнэ. Үржих нь дараагийнх нь бол Б векторын урт. 1-ийн квадрат дээр 5-ын квадратыг нэмнэ. За дээрээ 15 хэвээр явж байна. Энэ хэсгээс 3 гэж гарч ирнэ. За харин нөгөөх нь язгуурдаар 26 болно. Энэ удаад энд нь 5 болно. 5-ыг хуваах нь язгуурдаар 26. За хуваарийг гэрээс нь олчлуулахын тулд хүртэр хуваарийг хоёулангийн язгуурдаар 26-аар үржүүлье. Ингэвэл доороо 26 болно. Дээрээ 5 язгуурдаар 26 болно. За ингээд хоёр векторын хоорондох өнцгийнх нь косинусыг олчлоо. Хэрэв өнцгийг нь олох шаардлагатай гэвэл ингээд бичиж